За хаш ногоо маань цэцгэлээд эхэлчлээ. Ястаа гоё цэцэг гардаг шүүнээс тэр утгагүй тэгэл урт хөрхөн юунууд гарна. Ногоонууд гарна. Би энэ жилийн хаш ногоотойгоо хамт энэ ганг суулгацсан тайм ганг гээд одоо энэ өнөр нь өстө тансаг өнөртөж. Энэ нөгөө энэ eggplant одоо энэ хаш ногооны энэ том ногоо навчны ард жоохон нөгөө ургамлын хорхоо шавжнууд өндгөө тавих гэдэг. Тэгээд тэрнээс хамгаалдаг гэсэн. Тэгэхээр би энэ жил бас нэг хит хитэн арга туршиж үзээд одоо бас баггүй хитэн жил ингээд юм тарьж байгаа ч гэсэн жил болгон ерөөсө туршлага. Тэгээл хүн чинь нөгөө юм хийх тусмаа юм сурдаг гэдэг чинь аахгүй юу. Тэгээд одоо би энэ жил энэ гангийг аягүй жоохон багт нь суулгасан. Тэгсэн чинь хараа ингэж гоё ургадаг. Одоо дээрэс нь аваад ингээд хатаагаа дээж болно. Энэ чинь бас нөгөө ялаа шумуул нэг үргээдэг. Тэгэхээр энэ суудаг ширээс хандлтаагаа бас ойрхон тавьчих юм бол гадаа суухад ингээд гоё үнэртээд тэг ингээд хөдлөхөөр бүр үнэртэн ингээд тавьчвал их зүгээр. Тэг энэ жил ингэж тарьсан. Энэ чинжүүнийхаа доор болохоор би яншуу суулгасан. Энэ чинь бас энэ нөгөө ургамлын чинь энэ чинь тийм хурц үнэртэй шүү дээ тий. Гоё амттай хурц үнэртэй. Энэ чинь тэр нь бас ингээд янз бүрийн өвчин хорхоо шавж одоо мөөгөн цэртэх тийм юм хумнаас энэ гоё том навчнуудыг хамгаалж өгдөг гэт хийдэг юм билээ. Тэгээ одоо энэ жил их олон туршлага хийж үзэж байгаа. Энэ бас Япон чинжүү гэсэн. Тэгээд шинээр ийм Япон чинжүү тарьж үзэж байгаа. Тэнд эхлээд гарч эхэлж байна тэр хараа. Цэцгэлсэн гэсэн цэцэг нь унчиж. Тэгээ энэний доор бас нэг хитэн силантроны үр ингээд хийчихсэн. Энэ кейл навчны үр үсрээд ороод ирсэн биш шүү дээ. Энэ нөгөө кейл навчтай ойрхон байсан тэгсэн чинь бас үсрээд ороод ирч. За энэ жил нэг иймэрхүү шин туршилтууд хийж үзэж байгаа.